Ой хэзэн минь ээ, та үнэхээр бидний гэрээ өгөөч. Таны мотор бидэнтэй хамт байж бидний хэл хязгаарыг өргөсгөх болтугай. Их эзэн минь, яг одоо бид таны ариун номыг дэлгээд унших гэж байна. Энэхүү номноос өнөөдөр та бидэнд айлдж байгаа тэрхүү үгийг чин сэтгэлээсээ хүлээж авахыг хүсэж байна. Ингэснээр тэрхүү үгнээс бид таны хүслийг олж харж амьдралдаа таны хүслийн дагуу шийдвэрийг гаргаж сурахыг хүсэж байна. Бүхий зүйлийг танд даатгаж байна. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бид бүхэн бүгдээрээ гэрээ гэдэг зүйлийг Библиэл дээрээс маш их уншдаг шүү дээ. Тэр дундаа Библийг харах юм бол хуучин гэрээ, шинэ гэрээ гэсэн хоёр номноос бүрдэж байгаа харагддаг. Библи бичигдсэн цаг мөчөөс эхлээд өнөөдрийг хүртэл энэхүү хоёр гэрээний утга учирыг янз бүрээр тайлбарлаж ирснийг бид олж харж байна. Хэрэв бид бүхэн Эхлэл номдор очих юм бол Бурхан анх хүний гэр бүлтэй хамт мөнхөд амьдрах төлөвөө боловсруулсан. Ингээд анхны хүн Адамтай Бурхан гэрээ байгуулсан баг. Тэрхүү гэрээг Эден цэцэрлэгт байгуулсан бөгөөд Эден цэцэрлэгт Адам хүссэн бүхий зүйлээ хийх боломжтой байсан. Гэхдээ нэг л зүйлээс бусдыг нь тэр нь цэцэрлэгийн голд байсан сайн мууг мэдүүлэгч модны жимснээс Адам огт идэж болохгүй байсан. Харамсалтай нь Адам гэрээг зөрчиж тэрхүү жимсний модноос идснээс болоод хүн гим нүгэл дунж тэгэд Бурхны хүнтэй байгуулсан тэрхүү гэрээ бүтлгүүцсэн баг. Энэ мөчөөс эхлээд хэрэв бид бүхэн Эхлэл номын дараагийн түүхүүдийг харах юм бол Бурхан хид хідэн хүмүүстэй бас гэрээ байгуулж байгааг харагддаг. Новагийн жишээ. Бурхан Новатай гэрээ байгуулсан. Новатай гэрээг байгуулж Нова Бурхны үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэн тэрхүү хөвгч авдрыг бүтээн үерийн гамшигаас хүн төрлөختнийг ор мөргөө арчигдж устдах аюулаас авран Нова болон түүний гэр бүлийнхэн амьд үлдсэн баг. Харамсалтай нь Нова үерийн дараа усан үзэм тариалж тэрхүү усан үзмийн тариалсан усан үзмээрээ дарс хийм ууж согтуурн Бурхны өмнө зохисгүй үйлдэлийг хийснээрээ гэрээг зөрчдөг. Та бүхэн анзаараад үзэх юм бол анхны хүн Адам гэрээг зөрчөхдөө жимсийг эзнээс болсон бол харин Нова гэрээгээ зөрчөхдөө бас л яг ижилхэн жимсээр дарс хийн эсгэж уугаад гэрээг зөрчсөн баг. Мэдээж ёс бус байдал нь хуулийн зөрчил буюу гэрээг зөрчих үндэс нь болж байгаа. Хэрэв бид бүхэн Эхлэл номын 12 дугаар бүлэг дээр очих юм бол Бурхан Авраам гэдэг нэгэн залууг дуудсан байдаг. Бурхан Авраамыг дуудахдаа би чамайг агуу үндэстний эцэг болгож чиний үр хүүхдүүдийг Тэнгэрийн оддын тооноос их далайн эргийн элсний ширхгээс ч их болгоно гэж амлаж Авраамтай гэрээ байгуулсан. Ингээд Авраам бүхэл бүтэн 4 бүлгийн турш 12-аас 16 дугаар бүлэг хүртэл Бурханы амласан тэрхүү үр удам үр хүүхдийг хүлээгээд тэсээгүй учраас хүний оюун ухаанаар энэхүү зүйлд хариу үйлдэл үзүүлж ингээд өөрийнхөө эхнэр Сарагийн шивгчин Хагаар гэдэг эмэгтэйтэй дэр нэгтгэн Ишмаил гэдэг хүүтэй болсон байдаг. Бурхан 17 дугаар бүлэг дээр гарч ирээд Авраамыг "Авраам, одоо би чамайг үндэстний эцэг болгоно" гэхэд Авраам Бурханд "Бурхан минь ээ, би аль хэдийн хүүтэй болсон. Харал да, миний хүү Ишмаил" гэж хэлсэн баг. Энэ үед Бурхан "Үгүй Авраам, би чамайг хүүтэй болгоно" гэж амласан. Ишмаил чиний хүү мөн. Гэхдээ амлагдсан хүү бол биш ээ гэж хэлсэн баг. Хэрэв бид хүн ажиглах юм бол 17 дугаар бүлэг дээр Бурхан Авраамд нэгэн даалгаврыг өгсөн нь чи өөрийнхөө болон бүх эр хүүснүүдийн хөвчийг хөндөө гэж хэлсэн байна. Ишмаилыг төрөхөөс өмнө биш, харин Ишмаилыг төрсний дараа энэ тушаалыг Авраамд өгсөн гэсэн үг. Нэг утгаараа Авраам Бурхны амлалтыг хүний оюун ухаанаар буюу хүний физиологийн, бие физиологийн аргаар биелүүлэхийг хүссэн бол Бурхан яг түүн дээр нь амлалтыг үзүүлсэн баг. Эрэгтэй хүний бэлэг эрэгтний тэрхүү арьсыг огтолж авах энэ ёслолыг Библиэлд одоо хөвч хөндөх буюу хоцлох гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр Бурхан арьсыг тасалдсан тэр эрэгтнэр ч гэсэн өөрийнхөө амлагдсан хүүхдийг бүрэлдүүлэх хүч чадалтай юмаа гэдгээ Авраамд таниулж ойлгуулахыг хүссэн гэдэг нь эндээс харагдаж байгаа. Бурхан Авраамтай байгуулсан тэр гэрээг Авраам эхнээсээ зөрчиж Бурханы өмнө итгэмжгүй байдлыг харуулсан байна. Бурхан Адамтай гэрээ байгуулж анхны үнэтэй. Ингээд дараа нь Новатай гэрээ байгуулж, ингээд түүний дараа Авраамтай гэрээ байгуулж, ингээд түүний үр хүүхдүүд Исаак, Яаковын үр удамтай гэрээ байгуулад Египтээс гарсан номон дээр Бурхан бүх Израилийн ард түмэнтэй Синай уулан дээр гэрээ байгуулсан байдаг. Бурханы дуудлагаар Мойсе Израилийн ард түмнийг Египтээс гаргаж ингээд Синай уулан дээр авчирсан түүх энэхүү номон дээр гардаг. Египтээс гарсны 20 дугаар бүлэг дээр Бурхан өөрийн ард түмэндээ 10 хуулийг өгч байгаа.
Гэтэл харамсалтай нь бид хуучин гэрээг уншихад тэнд маш олон удаа Израилийн ард түмэн Бурхны өмнө ёс бусыг үйлдэж, гим нүгэл рүү эргэж, хөрс зэргэлдэх ард түмнүүдийн, улс орнуудын шашин шүтлэг, ёс заншилд автаж, ингээд Бурханаас эргэн Бурхны өмнө тэд дуулуургүй хандаж, гим нүглийг үйлдэж байгаа нь хуучин гэрэн дээрээс бид маш олон удаа уншдаг шүү дээ. Нэг утгаар үүнийг дүгнээд хэлэх юм бол хуучин гэрэн дээр байгаа Бурхан хүнтэй байгуулсан тэр гэрээ бүгд бүтлгүүцсэн гэсэн үг. Хуучин гэрээ бол өөрөө тэр чигээр бүтлгүүтлийн гэрээнүүд. За тэгвэл бүгдээр хамтдаа яг одоо Исаи номын 42 дугаар бүлгээр очицгаая. Энэхүү номны 3-1 нь тэр чигээрээ ирээдүйд ирэх тэрхүү Жонм Месая, ирээдүйд Израилийг хаанчлах тэр хаан, ирээдүйд Израилийг сэргэн босгох тэрхүү амлагдсан нэгний талаар иш үзүүлгээр дүүрэн байдгаар алдартай. Ингээд хамтдаа өдөр Исаи номын 42 дугаар бүлгийн 6 дугаар эшлэгийг уншицгаая. Би бол эзэн, би чамайг зөвхт байдалд дуудсан. Би бас чиний гараас атгаад чамайг хамгаална. Би чамайг ард түмний гэрээ болгож үндэстнүүдийн гэрэл болгоно. Тэгэхээр Исаи номын 42 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харах юм бол Бурхан тэрхүү амлагдсан нэгэн буюу Месая Израилийг Бурхантай эвзрүүлж шин гэрээг тогтоох тэр нэгнийг танилцуулж байгаа. Тэгэхээр түүнийг Бурхан 6 дугаар ишлэл дээр сая дурдахтаа юу гэсэн бэхээр би чамайг ард түмний гэрээ болгоно гэж хэлсэн баг. Би чамайг гэрээ болгоно гэж хэлсэн байна. За амсгаа бүгдээ Исаи номын 49 дугаар бүлгийг дээрээс дахин нэг ишлэлийг уншъя. Исаи 49:8 Эзэн ингэж айлдаж байна. Тааламжтай цагт би чамд хариулж, авралын өдөр би чамд тусалсан. Би чамайг хамгаалan, чамайг ард түмний гэрээний төлөө өгч, газрыг дахин сэргээж, сүйтгэгдсэн өвийг өвлөгчдөд нь буцаана гэсэн байна. Бурхан энд хэн нэгнийг, тэр онцгой нэгнийг өөрийн ард түмний төлөө гэрээ болгож өгнө гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ гэрээ болгож, өөрөө биеэрээ гэрээ болж ирсэн тэр нэгэн хэн байж болох вэ? Та сайн бодоод үзээрэй. Тэгэхээр мэдээж энэ бол Есүс Христ юм. Есүс өөрөө гэрээ болж ирсэн. Есүс хэрхэн энэхүү гэрээний биелэл нь олж, өөрөө гэрээ болж, Бурхан хүн хоёрын хооронд энэхүү гэрээг баталгаажуулсан бэ гэдгийг хамтдаа бүгдээрээ харцгаая. Авраамтай Бурхан гэрээ байгуулж, тэгээд тэрхүү гэрээ түүний үр удам болох Исаак, Яаковын үр удамд хэрэгжиж байсан. Йосефийн үед Израильчууд ган гажигт нэрвэгдэн тэгээд Египтэд очиж тэнд ам гарсан бол шинэ гэрээний цаг үед Есүс түүний эцэг гэдэг Йосефийн ачаар тэд Херод хааны занал хийллээс зүхтан Египтэд очиж тэнд ам гарсан байдаг. Ингээд цаг нь ирэхэд Израилийн ард түмэн Египтээс гарч мөн Есүс ч гэсэн гэр бүлийн хамт Египтээс гарan их нутагтаа ирсэн байна. Тэгэхээр энэ түүх бол Хосея номын 11-р бүлгийн 1-р эшлэлдэр дурддагддаг. Израилийг залуу байх үед би түүнийг хайрлан өөрийн хүүг Египтээс дуудан гаргасан. Тэгэхээр Матай номыг бичсэн Матай Хосея номын 11-р бүлгийн 1-р ишлэлийг Матай 2:15 дээр иш татан ийхүү биелжээ хэмээн хэлсэн байгаа. Тэгэхээр Матай ном болон шинэ гэрээний сайн мэдээний номнуудыг харах юм бол иш үзүүлэг ийхүү биелжээ. Ингэж бичигдсэн нь ийхүү биелэлээ олж хэмээх хэллэгүүд маш олон удаа харагддаг. Израильчууд Египтээс гарахдаа тэд улаан тэнгисийг хувааж дундуур нь гарсан бол Есүс ч гэсэн үйлчлэлээ эхлэхдээ Йордан гол дээр очиж тэнд усан баталгаа хүртсэн байдаг. Израильчууд Египтээс гарахдаа улаан тэнгист усан баталгаа хүртсэн гэсэн зүйрлэл юм. Есүс яг л Израильчуудын тэдний түүхээр амьдралынхаа туршид алхсан. Ингээд Израилийн ард түмэн 40 жил цөлөөр тэнүүчилсэн бол Есүс усан баталгаа хүрснийхаа дараа 40 өдрийн туршид цөлд очиж соригдсон байдаг. Бас мацаг барьсан. Тэгэхээр энэ үед сатан Есүс дээр ирээд түүнийг 3 удаа сордог шүү дээ. 3 удаа сорихт нь Есүс тэрхүү сорилтонд гурваланд нь Библийн ишлэлээс иш татдаг. Тэр дундаа дэд хууль номноос иш татсан байдаг. Тэгэхээр бүгд хамтдаа энэ эсгүүдийг уншицгаая. Матай 4-р бүлгийн 4-р ишлэл. Гэвч Есүс хүн зөвхөн талхаар бос харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг гэж хэлв. Тэгэхээр Есүс энэ бичигдсэн байдаг гэж хэлсэн энэ хэсгээ дэд хууль номын 8-р бүлгийн 3-р ишлэлээс иш татсан баг. За мөн бүгд хамтдаа Матай 4-ийн 7-р ишлэлийг уншъя. Есүс өөрийн Бурхан эзнээ бүү соргиж бас бичигдсэн байдаг гэвэ. Яг энэ үгийг Есүс дэд хууль номын 6-гийн 16 дахь ишлэлээс иш татсан байна. Харин 3 дахь нь Матай 4-р бүлгийн 10 дахь ишлэл. Есүс "Зайл сатана, чи өөрийн Бурхан эзэндээ мөргөж
зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг гэж хэллээ. Тэгэхээр энэ хэсгийг Дэд хууль номын 6 дугаар бүлгийн 13 дугаар ишлээс иш татсан байна. Есүс сатаанд хариулах бүртээ Дэд хууль номноос иш татсан. Та магадгүй гайхаж магадгүй. Яагаад заавал Дэд хууль номноос юм бол? Тэгэхээр Дэд хууль ном бол үнэхээр чухал ном юм Израильчүүдийн хувьд. Яагаад гэвэл Дэд хууль номон дээр Бурхан Мойсегоор дамжуулж Израилийн ард түмэнд өгсөн тэрхүү гэрээний бүхий л нарийн зүйл заалтууд тэнд бичигдсэн байдаг. Харамсалтай нь Израильчууд гэрээг зөрчиж тэрхүү гэрээний зүйл заалт бүрт итгэмжгүй үнэнч бус хандаж гэрээг сахиж чадаагүй. Харин Есүс сатаанд Дэд хууль номноос иш татаж хэлэх бүртээ Израильчуудын сахиж чадаагүй гэрээний зүйл заалтыг өөрөө биелүүлж байгаа гэдгээ, өөрөө сахих ёстой гэдгээ харуулж байгаа нь энд ажиглагдаж байгаа. Израильчууд Египтээс гараад тэд Синай уулан дээр ирж Бурханаас 10 хуулийг авсан бол Есүс үйлчлэлээ эхлүүлэхдээ тэрээр уулан дээрх сургаал гэдэг гайхалтай сургаалаа заасан байдаг шүү дээ. Яг л 10 хууль Израилийн ард түмний амьдралд хамгийн чухал хууль болж хэрэгжиж байсан шиг Есүс ч гэсэн өөрийнхөө айлдаж байсан сургаалууд дотроос хамгийн гайхалтай сургаалаа уулан дээр заасан байдаг. Тэгэхээр Есүсийн алхсан амьдралын зам мөр бүр яг л Израильчуудын тэрхүү хуучин гэрээн дээрх түүхийн он дараалал зөв тогтлын дагуу амьдрсан харагдаж байгаа. Гэхдээ энэ хоёр ялгаатай. Израильчууд энэхүү түүхэн дээр үргэлж гэрээний зүйл заалтыг зөрчиж тэд гэрээнд итгэмжгүй хандаж исэн бол харин Есүс өөрийн амьдралаараа үг үйлдэлээр гэрээний зүйл заалт бүрийг дагаж мөрдөж чадаж байсан юм. За сонирхолтой нэг зүйл нь юу гэхээр Матай өөрийн номон дээр гэрээ гэдэг үгийг ганцхан удаа ашигласан байдаг бөгөөд энэ нь Матай 26 дугаар бүлэг дээр гардаг. Хамтаа бүгдээрээ энэ ишлэгийг уншицгаая. Матай 26-гийн 28. Учир нь энэ бол нүглүүдийн уучлалын тулд олонний төлөө урсгах гэрээний миний цус гэж хэлсэн байна. Тэгэхээр яг энэ хэсгийг Лук өөрийнхөө сайн мэдэн дээр бичигдээ Лук 22-ын 20 дугаар ишлэлдэр тийм эцэцгээсний дараа тэр мөн аяг авч энэ нь та нарын төлөө асгагдах миний цусаар тогтоох шинэ гэрээ юм а гэж хэлсэн байна. Тэгэхээр дээд өрөөнд дээгүүр өнгөрөх баярыг шавнартайгаа тэмдэглэж байсан Есүс энэхүү шинэ гэрээ гэдэг үгийг дурдахдаа Иремай номын 31-ийн 31 дэх өөрийн амаар урдаас айлдаж байсан энэ амлалтаа яг өнөөдөр энэ биелж байна гэдгээ тунхагласан байгаад. Бурхан энэхүү шинэ гэрээг байгуулна гэдгээ аль хэдийн амлчихсан байсан. Аль хэдийн өөрөө үнийг айлтчихсан байсан. Хамтаа бүгд Иремай номын 31-ийн 31 дэх эшлэгийг уншъя. Эзэн тунхаглаж байна. Үзэгтэн Израилийн гэр болон Юудагийн гэртээ би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна гэсэн байна. Есүс энэхүү гэрээ гэдэг үгийг тодорхойлохдоо энэ бол миний та нарын төлөө урсгасан цусаар тогтоогдох шинэ гэрээ юм а гэж хэлсэн байна. Энэ юу гэхээр би бол энэ шинэ гэрээний бэлэн юм. Би өөрөө энэ гэрээ юм. Би та нарын төлөө гэрээ болж ирсэн юм а. Энэ гэрээг баталгаажуулах, энэ гэрээг батлах тэр тамга тэмдэг нь бол миний цус байх болно гэж хэлсэн байна. Бурхан Мойсестэй гэрээ байгуулахдаа үүнийг Синай уулан дээр хоёр чулуун хавтан дээр өөрийн гараар сийлж өгсөн байдаг шүү дээ. Үүнийг нь бид нар 10 хууль гэж нэрлэдэг. Энэ 10 хуулийг Израильчууд үеэс үед хадгалж нандинж ирсэн. Тэгэд гэрээний авдар гэж нэрлсэн тэрхүү хайрцаг дотор 10 хуулийг байршуулж хаашаач нүүж сууж хаач явж байхдаа тэр авдрыг үргэлж нандинж авч хадгалдаг байсан баг. Мөн Израилийн хаадуудын үед тэд өөрсдийнхээ хаан суудлын дэргэд Бурхны үгийг үргэлж байлгадаг байсан баг. Тэгэхээр гэрээ гэдэг зүйл хуучин гэрээн дээр бол бичигдэж, хадгалагдаж, эд үлгийн баримт болж үлддэг байсан баг. Харин Есүсийн байгуулсан шинэ гэрээ, Есүсийн цусаар тогтоогдсон энэ шинэ гэрээ хаана бичигдэж, хаана хадгалагдаж байгаа юм болов? Хэрэв бид хүн цаашаа энэ ишлэлийг унших юм бол гэвч энэ нь тэдгээр өдрүүдийн дараа Израилийн гэртээ миний байгуулах гэрээ юм гэж эзэн тунхаглаж байна. Би өөрийн хуулийг тэдний дотор хийж, зүрхэн дээр нь би түүнийг бичнэ. Би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно гэж хэлсэн. Амен. Илчилт номын 21-ийн 3 дахь ишлэл.
Синтенээс чанга дуу гарахыг би сонсов. Харагтун Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно гэж хэлсэн. Тэгэхээр энэ ишлэлийг харах юм бол Иремая номын 30-ны өдөр бүлэгдээр гарч байгаа энэхүү шин гэрээ биелэлээ олж энэ шин гэрээ хэрэгжсэн харагдаж байгаа. Бурхан анх хүнийг бүтээгдэл үүнийг хүсэж исэн шүү дээ. Тэгээд хүнтэй гэрээ байгуулсан. Харамсалтай нь хүн нүгэл дунснаар энэ гэрээний гэрээлэгч нэг тал болох боломжгүй болсон баг. Адам үүнийг чадаагүй, Нова үүнийг чадаагүй, Авраам, Мойсе үүнийг чадаагүй. Харин Бурханы гайхалтай нэг төлөвлөгөө нь Бурханы хүү Есүсийн дэлхий дээр хүн болж ирээд тэгээд гэрээлэгч нэг тал болох хүний талаас Бурхантай гэрээг үзэглэж хүний өмнөөс хүний төлөө тэрээр гэрээг сахиж чадсан баг. Дуулал номын 40-р бүлгийн 6-8 дахь ишлэл. Тахил болон эдийн өргөлийг та хүсээгүй. Та чихийг минь нээсэн. Шатаал тахил болон нүглийн төлөөх тахилыг та шаардаагүй. Бурхан минь ээ, би таны хүслийг гүйцэлдүүлэхдээ баярладаг юм. Таны хууль миний зүрхэнд бий гэж хэлсэн. Дуулал номын 40-р бүлгээр гарч байгаа энэ Библийн гайхалтай хэсэг бол Есүс Христ буюу бидний төлөө өгсөн Месая аврагчийг иш үзүүлж бичсэн хэсэг юм. Есүс Христ түүний зүрх сэтгэлд Бурханы хууль бичээстэй байсан. Таны төлөө гэрээний бүхий л зүйл заалтыг мөрдөж чадсан тэр аврагч, тэр гайхалтай нэгэн бидэнд өгөгдсөн Есүс Христ юм. Есүс өөрөө шинэ гэрээ болж энэ дэлхий дээр бидний төлөө ирсэн. Та энэхүү шинэ гэрээний эзэн болох эзэн Есүс Христтэй хувьчилсан харилцаагаа улам илүү дотн ойрхон болгоро. Тэгэхээр зөвхөн түүнд итэг, түүнд найд, түүнийг алдаршуул, түүнийг магт. Бурхны үг таны зүрх сэтгэл дотор гүн гүнзгий сийлэгдэж улам илүү их тоогоо нэмэх болтугай. Ингээд өнөөдрийнхөө сургаал номлыг энэ өндөрлж байна. Хамтаа бүгдээрээ залбирцгаая. Их эзэн Бурхан минь, бид танд алдар магтаалыг өргөж байна. Бид зүрх сэтгэлдээ өдөр бүр таны үгийг тунгаан бодож, бясалгаж, таны үгийг цээжиндээ хадгалахад та туслаарай. Бидний төлөө тэрхүү гэрээний биелэл болж ирсэнд баярлалаа. Хүний чадаагүй тэрхүү гэрээний зүйл заалтыг та сахиж, та биелүүлж, та өөрөө гэрээ болж бидний төлөө ирсэнд баярлалаа. Та бидэнтэй шинэ гэрээг байгуулсанд баярлалаа. Тун удахгүй Иесус та өөрөө ирж, та бидний Бурхан болж бид таны ард түмэн болох тэр цаг мөчийг төлөө залбирanгуйч байна. Эзэн Иесус та хурдан ирээрэй. Мараната. Энэ бүлийг таны нэрээр залбирanгуйлаа. Амен. Өнөөдрийн сургаал номлолтойгоо хамт байсан та бүхэндээ баярлалаа. Ингээд эх 7 хоногийнхоо шинэ сургаал номлолоороо иргэн болцгаая. Баяртай.